24 бүлгийн нэрээр ерөнхийдөө яг энэ үйл ажиллагааг ядаж цаатаа нэг явуулна. За манад бол түгийдийн баялаг орон байгаа. Сүүлийн үед бол нүүрс алт Жонш төмрийн өдөр гэдгээс маш тийм баялгаа борлуулж чадахгүй байдал хүрсэн нэг зах зээлээс хараатай байгаа. Бүр томоор нь авч үзвэл яагаад тээвэр байхгүй урагшаал гаргадаг те олон сууг байхгүй ч ингээд ханшинд баригдсан байна. За ашигт махтмуудын юун дээрээсээ бодоод биднес малынхаа түүхий эдийг ингээд аваад үзье. Манад хэдэн бирж байна? Тавааран бирж, бүтээн аж ахуйн бирж байгаа болж бас зөв төлөвлөлт ажилладаг. За мах руугаа оръё. Бид махаа хаанаас авч иддэг вэ? Хүнсний дэлгүүр, хойд хүчит шонхор зах, айс үлдэр нөгөө хар хорны зах, баян зүрхний захаас авдаг штэ. Махны ашиг нэжлэн байдгүй та нар мэдж байгаа штэ. Ялгаатай байдаг. Яагаад ингээд бодоод үзэхтэй. За хөвцөө хөрөнгөний бирж маань ганцхан биржтэй. Энэ дээр хэдгээ нөгөө үн цэнтэй компаниудын хөвцөө өрсөлдөөн байхгүй ажиллаж идэг. Ажлын цаг дуусчихээр зарагддаг. Яагаад биднээс ажил харсны дараа сүү акуу тийм ээ. Бусад энэ үн цэнтэй багнуур одоо энэ гарч байгаа 5 толгой хувьцаагаа компьютерийн араас, утасныхаа араас чөлөөтөө усанд орж явахдаа нойд байхдаа гэртээ амарч явахдаа арилжиж болохгүй. Яагаад болохгүй вэ? Тэрийг ингээд бодоод үзэх хэрэгтэй. Мах биднээс авахдаа хүний гэрүүдийн эдийн засаг холбоотой учраас аль болох хямдхан авах боддог шүү дээ. Би ч гэсэн одоо нэлийн хэмжээний мах цагаан сарын үед бүгдээрээ буулж баншаа хийдэг. Ядаж нэг айлхэд чинь нэг өдрийн гуй авдаг шүү дээ. Тэгээд шууд баян зүрх за дэлгүүр рүү очтгоо хаанаас очихгүй гэдэг нөгөө хүчит чонхор руу орчин хар хойронд руу орчин те ерөнхий жишг нь гарцсан байдаг шүү дээ. Хар хойронд нэг тиймэрхүү үнэтэй авахд өхрийн махны ханш хойд хүчит чонхор дээр ийм байдаг. За ерөөсөө хүчит чонхор руу очиод аваа гэдэг. Заримдаа авахд хар хойронд дээр хямдхан байж. Яг энэтэй ижилхэн бол биржийн арилжаа удамжил бизнес руу би ингэж жоохон төхөж ойлгуулах гэдэг байгаа шүү. Тэрийг бодлоо юу гэдэг элсэн чихэд кофе барил нефтийн үн бас ингэж өөр үүдэг штэ. Тэрнтэй ижилхэн крипто валют гарч ирснээс хойш маш их биржүүд ингэж арилжаанд орж байгаа. Энэ дээрээс бол ашиг олох боломжтой уламжлалт тийм хувьцааны бизнесийг бодвол маш богино хугацаанд бол савлж яадаг учраас энэ дээр айгүй эрсдэлтэй хандах хэрэгтэй. За энэ бол бага юуны зураг байна. За бид бол энд бол крипто валют, крипто альткойн, крипто биржүүдийн хооронд зүйлийг ярина. Энэ дээр бол одоо арилжаа хувьцааны арилжааг одоо гэрээсээ хийх болохыг өрөөддөг боловч одоо нэг жилийн өмнөөс манай Монголын компаниуд програм хийгээд ингэж хэлсэн байлаа. Крипто валютын зах зээл дээр бол биднээс хүлээгдэх бидний биржүүд байгаа маш олон. Сингапур, Япон, Солонгос, Америк, Японы биржүүд байж чөлөөтөөр интернетийн газраас ороод энэ одоо 2-3 мянган альткойнууд үндсэн топ валютуудыг арилжих боломжтой байгаа. За энэ Binance гэдэг биржүүд байгаа. За энэ бол CoinMarketCap гэдэг Канад байртай олон жилийн өмнө нэг 2 өрөөнөөс эхэлжсэн юм крипто валютын хашиг үзүүлдэг юм сайт байгаа. Энэ бол маш зүгээр сайт. За энэ дээр бол эхний топ би 10-ыг авсан байгаа. Ингээд биткойны хаш ерөнхий одоо топ 10 крипто валютыг ингээд үзүүлчихэж байгаа. Нийт зах зээлийн хэмжээ ханшин энэ крипто валютуудын өдрийн хэмжээ тэгээд ханшны хэлбэлцгийг графикаар үзүүлсэн байна. Дараагийн юун дээр нь бол биржүүд байна. Би энэ дээр зөвхөн биткойны ханшийг авч үзэж байгаа. Тэр 2000 крипто валютын ханшийг ингээд үзэж болно ш тус бүрдэн. За биткойны зөвхөн аваад үзэхэд энэ ханшны өөрчлөлтийг та нар харж байна үү те? Bitmix дээр 5065 таа байна. Энэ бол одоо нэг 10 минутын өмнө авсан дүн байна. Dogecoin
ингээд энэ биржүүд дээр ингээд 12 бирж дээр энэ ханшийг авч байгаа бүгдээр өөр байгаа юм. Энэ ханш болгон дээр тухайн арилжаачин буюу арилжаачин биш би ч гэсэн ашиг хийж болно. Ханшны зүрэн дээр тоглоод өөрийнхөө тийшээ оруулсан нэг $100 ч юм уу $1000 ч юм уу $10 ашигтаа зарах биткойн авах үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бол ханш банк нэг хэвийн байдаг өөрчлөлттэй энэ зах зээл 24 цагаар ажилладаг. Манай хөрөнгийн биржиг 5 цагаас ч юм уу 12-оос ихтэй таагддаг. Интернеттэй танаас явуулж болно. Яг энэ өссөн хэмжээгээр ч юм уу улсын хэмжээгээр авдах юм уу олох боломжтой байна. За яг үүнийг дагаад биткойныг бол одоо олбордог пул буюу биржүүд тэр биткойн олбордог төхөөрөмж хийдэг антмайныг хийдэг компаниуд бол энэ арилжааны хэлбэрт одоо аягүй болж байна. Тийм ухаадаг тийм л оюутан шиг роботууд тийм програм зохиож ирж байгаа. Энийний нэг нь бол биднес ийшээ хөрөнгө оруулалт хийсэн байгаа. BC Trader гэдэг биткап майнинг хийдэг пуулийн компани бүтээгдэхүүн байна. Энийг дараа нь тодорхой юм. График нь бол энэ юунд дээр би саяны биткойны ханшийг нь 3-4 биржийн графикаар ингээд үзүүлчихэж байгаа юм дээр. Binance байна, Coinbase байна. Ингээд Bittrex байна, Huobi гэдэг биржүүдийн ялгаа нь ингээд ялгаатай байгаа. За энэ бол жишээ энэ жохон зураас байгаа ингээд тонгоордод харуул нэг $40, энэ хоёрын хооронд $80 жишээтэй. Энэ Coinbase дээр байгаа үнэнээс Binance бирж дээр байгаа нэг $80 зөрүүтэй ч юм. Энэ бол яг одоо нэг лайв концерт хийж ярьдаг шиг бодит тухайн үеийн ханш нь баггүй. Ер нь бол крипто зах зээл бол айгүй хурцтай хөгжиж байна. Энэ хөгжихийн хэрээр бол одоо жишээ нь орцогч нар ихсэж байгаа. 10 одоо $20,000 хүрсэн шүү дээ биткойны ханш бүгдээрээ мэдж байгаа. Гинт унсан, яагаад унсан? Одоо сая нэг 4 сарын 2-ноос хойш огцон $1,000 өссөн. Өнөөдөр $1,300 зөрүүтэй ч юм уу болсон байна. Ханш унтахад хүмүүс орцогч нар багасаад ханш $1,000 өндийхэд бол маш ихтэй. Үүний нэг жишээ нь энэ юун дээр энэ дээр бол хэмжээнд дээр харагдаж байгаа. Түүхэн дээд хэмжээгээ буюу биткойны нэг гүйлгээний хэмжээнд дээр маркет кап гэдэг $70 тэрбум-ос дээш гарсан. Яг тэр өсөлттэй үед бол нэг 65 дээр гарч ирсэн байхгүй юу? $15,000, $20,000 хүрч байгаа. Нийт зах зээлийн хэмжээ биткойныг нэг 60-70% эзэлдэг. Өөрийнх нь мөнгөн дүнгээр нэг $70 сая байсан бол одоо ингээд өнөөдөр ханш 4,300-аас дээш өсөд 5,200 дээр ороход бараг $70 тэрбум-ос аваад ирсэн байна шүү. Тэгэхээр энэ юу харагдаж байна гэхээр ердийн хүмүүс болон санхүүгийн магнатууд энэ өөрсдөө тодорхой хэмжээгээр сан фанд ихнээсээ хөрөнгө оруулалт хийгээд энэ зах зээлийг барьж байгаа юм. Яагаад гэхээр нөгөө цаасан мөнгнөөс нь өөр юм гарч ирээд энэ зах зээл дээр олон нийтийг дагуулад илүү үнцэнтэй тухайн хүн баялгаа биткойн ч юм уу гайгүй сайн крипто валютуудаар хадгалаад хамгаалах боломжтой өсөх боломжтой ийм зах зээл байгаа шүү. Булгарын хурцааг авъя 5-7 хурцааг авъя гэхээр заавал очиж брокер дээр захиалга өгдөг. Өмнө нь мөнгөө хийн маргааш нь нөгөө брокерний өмнөөс хийдэг хоорондоо харьцаа байхгүй. За нэг тэдээс тэдний хооронд авахгүй гэж сүүлд нь гар утас гарч ирээд хашаа ярьж яж нэг юм авдаг болсон. Аюу бүдүүл удаан оцрогдсон байгаа. Тэр чигтээ л одоо байгаа жоохон өөрчлөгдсөн. Сүүлийн үед бол ард нөгөө санхүүгийн нэгдүүд өөртөө юу вэ? Гав ингэж чана. Ард санхүүгийн нэгдлээс бол жоохон юм хийх гэж оролдоод байгаа боловч яг зөвхөн яг тэр бол зүгээр л дээ. Яг энэ гарч байгаа одоо крипто валютууд дээр
компаниуд ICO гэдэг тэрийгэ зах зээл дээр гараад өөрийн токен гаргадаг тийм хэлбэрт орчиж байгаа. Нэг осондоо хөрөнгөний бирж гэдэг чинь бас л компани болон ашиг хийж байгаа хүмүүсийг уулзуулаад хин нэг хохирлгүйгээр тухайн үйл ажиллагаагаа хөгжүүлэх хуцаа авсан хүмүүсийн мөнгийг цуглуулад компани үйл ажиллагааг хөгжүүлээд тэндээсээ ашиг олоод буцааж өгөх хэлбэр шүү дээ. Тэрнтэй ижилхэн крипто хажууд дээр бол ICO гаргаад токеноо гаргаад явуулдаг. Эрсдэлгүй бизнес гэж байхгүй шүү дээ. Аль болох эрсдэл багтаа бизнес гэж санал болгохыг олон хэдий өрн дөрөвдөөс эрсдэл гаргахгүй тул ямар арга хэлбэрээр энийг шинжилгээ хийгээд ондын үед одоо зөв чиглэл рүү биднээс крипто хажуудтай зарах уу, авах уу, хизээ яах юм өөрт байгаа нэг 5-10 мянган доллараар хэдэн биткойн авах юм, хэдэн рипл авах юм, хизээ зарах юм гэдгийг л мэддэг болчиход болж байгаа байхгүй юу? Өөргөө хөрөнгийг та бид хамгаалч штэ өсгч чинь айгүй хурдан өсөх боломжтой. Яг тэрнтэй ижилхэн айгүй хурдан алдах боломжтой буруу үйл нэг тоног дараад байхгүй. Таны дээр 500 5 пен 10 мянган доллар бол байхгүй. Тийм учраас маш болгоомжтой Япон энэ дээр маш сайн суралцах хэрэгтэй байна. Биткойн гэдэг юм бол өөрөө технологи. Яг энэ технологиг дагуулад эднээс ороод ирсэн байна. Бид бол энэ арилжаан дээр мөнгө үржүүлж хийн гэсэн үг. Аль бол банк хамтрах эрсдэлтэй мөнгөө үржүүлж хадгална гэсэн үг багхгүй юу? Тэгэхээр бид бол энэ хэдий 24 төлөвлөлтөөр бол зөвхөн арилжаа робот ярихаас гадна майнинг хэрэгт хийх юм уу? Яагаад яадын биткойныг олдуулах уу гэдэг ингэж ярил л да. Тэгэхээр биткойнууд технологи яванда нэг ширхэг нь 50 мянган доллар, 100 мянган доллар, 300 мянган доллар хүрнэ. Ямар хугацаанд хүрэх нь бол тодорхой биш боловч технологи учир энэ бол зайлшгүй өсөх хандлагатай. Энийг бол энд ярьж байгаа боловч дэлхийд дээр маш олон хүн ярьж байгаа. Мэддэг хүмүүс байгаа боловч мэддэггүй хүмүүс их байгаа. Надаас гадна надаас их баян, надаас их мэдлэгтэй, надаас их боломжтой, биднээс их боломжтой хүмүүс тийм биткойнын крипто валютын зах зээл рүү өөрсдөө орж байгаа. Та нар мэдээллийг аваад сайн судлаарай.